За баярлалаа. Энэ асуудалтай холбоогүй өмнөх асуудал дээр миний нэр ороогүй учраас өмнөх асуудалтай холбогдуулж ярих гэдэг. Орон нутгийн хөгжлийн сангийн төсөвтэй холбоотойгоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдийн саналаар дэмжигдээгүй төлөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлдэг зөрчил 2023-аас 2024 онд нэмэгдсэн ингээд өгөгдсөн байна. За тэгээ энэ дээр болохоор одоо энэ аймагуудын орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн санал өгсөн байдлыг сонгуулийн насны хүн амын тоотой харьцуулах юм бол ерөн дундчаар нэг хамгийн ихтэй 30% иргэд саналаа өгж явахад тэнцээ ажил явж байна. Бусд нь бол бүр 10% тагаа. Одоо энэ жишээлхэд Аранга аймагт бол сонгуулийн насны 30% саналаа өгөөд тэгээ энэ арга хэмжээнүүд нь төсөл хөтөлбөр болоо яваад байгаа. Тэгээд энэ орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг төлөвлөхөд иргэд олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагаа хангалтгүй. Иргэдийн мэдлэг, мэдээлэл, дутмаг, өдөх оролцоо бага багагийн далимдуулаад бага юм хулгай хийсэн байна. Одоо жишээлхэд энэ Баянгар аймагт аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тэр бум 280 сая төгрөгийн 5 төсөл арга хэмжээ, Баянговь суманд 1 төсөл арга хэмжээ, Баянлиг суманд 221 сая төгрөгийн төсөл арга хэмжээ 2 зураг төсөвгүй техникийн тодорхойлолт бүрэн хийгдээгүй үндэслэлгүй боловсруулсан гэж. За тэгээ чанаргүй дутуу гүйцэтгэлтэй төсөл арга хэмжээ гэхээр Баянгар аймагт 2023-аас 24 онд одоо жишээлбэл анхан шатны баримтгүй дутуу одоо гүйцэтгэлтэй техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тоног төхөөрөмжийг нийлүүлсэн ажлын зураг төсвийн дагуу гүйцэтгээгүй хийгдсэн ажлууд нь чанаргүй дутуу байхад захиалагч байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй санхүүжилтийн олгосон ажлыг хүлээлгэн өгөөгүй. За тэгээ чанар муу хийгдсэн шалтгаанаар ажлыг хүлээж аваагүй ажил дутуу зарцуулалтын тайлан анхан шатны баримтгүй гэдэг. За энэ Үр хангай аймагт одоо энэ Баянгар аймагт бол ингээд жишээлхэд бодохоор 312 тэрбум төгрөг. За тэгээд энэ Үр хангай аймаг дээр болохоор төсөл арга хэмжээ чанаргүй хийгдсэн ажлуудыг техникийн тодорхойлолтоос зөрүүтэй бараа дутуу нийлүүлэгдсэн 3.8 тэрбум төгрөг. За одоо энэ Баянгар аймгийн Баяова суман дээр жишээлхэд сонгуулийнхаа мөнгийг хийцэн баахгүй 2023 онд 800 сая төгрөгийн төсөвтэй ажил хийгээд энэ гүйцэтгэх компанийн дансаар мөнгөнд оруулаад сонгуульдаа аваад мөнгөө эргэлцсэн. Одоо энэ мөнгөнд дотоо дахиад явж байгаа. Гэх мэтлэн энэ хулгайнууд дээр хэн хариуцлага хүлээх ёстой вэ? Уг нь одоо би энэ засгийн газрын хэрэг эрхлэх газар гэдэг юм уу Монгол засгийн газартай холбоотой албан тушаалтнууд нь орж ирээд аудиттай гэж цуг та нар зөв үнэлсэн дутуу үнэлсэн болсон байна болоогүй гэдгийг ярих юм бодсон чинь зөвхөн аудитын суугаад байгаа. Хариуцлага гэдэг нэг ч юм байхгүй. 1 минутаа нэмээд авчлах удаа. За тодруулал нэмж 1 минут өгье. Хариуцлага гэдэг ойлголт ерөөсөө Монгол улсад байхаа болцсон. Энэ улаан намын цагаан байрныханд хариуцлага ерөөсөө үйлчлэхээ болцсон. Энэний тод илэрлэл нь одоо энэ аудит нэг арай худалдагдчихаагүй үнэнгээр тайлан бичиж орж ирэх шиг байна. Ямар ч хариуцлага байхгүй бүгдээрээ дээр дооргүй хулгай. Бид нар одоо энэ туулын хурдны зам дээр ч хулгай орчод байгаа юм биш үү? Ил тод ярилцсан ихээр ажлын хэсэг байгуулж өгдөг. Байнгын орооны дарга нь хулигдж байгаа одоо энэ улсын хурлын гишүүдэд чуулганд оруулж ирээд эрчийн бүрдүүлэнгүүтээ хурлаа гэж яваад өгдөг. За энэ дараагийнх нь асуудал дахиад энэ гадаадын зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх хууль гэдээ орж ирнэ. Тэгэхээр өмнөх төсвийн байнгын орон дээр байхгүйсэн асуудлаа дахиад оруулаад ирсэн сэлб дээр дахиад хулгай гаргачихна. Сангийн яамны сайд нь өөрөө барилгачин байж иж энэ барилгын дэд төв дээр одоо энэ сэлб дээр сангийн яамны саналаар юм уу яаж байгаа дахиад мэдгүй ингээд хулгай хийх гэж л оруулж ирээд идэг тэр хуулийн одоо бид нар батж өгөөд идэг ийм нөхцөл байдал хавтгаарах гэж байна. Энэ дээр аудитын байгууллага одоо би энэ хинтээ хариуцлага ярих хэрэгтэй. Энэ дээр хариуцлага өгөөч. Цогтотор гүшүү миний нэрийг дурдсан учраас тайлбар хэлье. Та хуралдаа суух үүрэгтэй шүү. Улсын хурлын гишүүн хуралдаа суух ёстой. Та ардаа олон ард түмнийг төлөөж олон сонгогчдыг төлөөж ирсэн бол хуралдаа суух ёстой. Үүрэгтэй шүү. Ажлаа хийх ёстой шүү та. Таныг хулигтаж оруулж ирээд үс юм байхгүй шүү. Та суух үүрэгтэй шүү. Танаас би дэг сахихыг шаардах хэрэгтэй шүү. Дэгээрээ ажиллах ёстой шүү та. Хуралдаа суух ёстой шүү. Би хуралдааны дэг сахиулах эрхтэй шүү. За Магнас Хүрэн дарга хариулт ажлын хэсгийн 5 номер. Цогтотор гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Магнас Хүрэн. За өмнөх асуудал дээр бид нар нэлээд дэлгэрэнгүй ярьсан. За энэ удаагийн аудитор бид нар 150-аар нь
58.5 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж 1 тэрбум төгрөгийн 75 төлбөрийн акт тогтоосон 109.4 тэрбум төгрөгийн зөрчилд 613 албан шаардлага 46 тэрбум төгрөгийн зөрчилд 702 зөвлөмж 2.1 тэрбум төгрөгийн 8 асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр ингэж одоо аудитын шийдлийн нэгтгэл бол гарсан байж байгаа. Саяын таны ярьсан алдаа зөрчлүүд манай тайлан дээр нь ялангуяа Баянгарын аймгийн холбогдох энэ дурдгцсан асуудлууд орсон. За сая энэ гараад байгаа зөрчлүүдтэй холбогдуулаад бид нар ингээд хуучин бол аймаг дээр ингээд нөгөө хуулийн хугацаанд хийх цаглбарт хугацаат хийгддэг санхүүгийн аудитын хүрээнд орон нутгийн хөгжлийн сангууд ингээд тэр аймагийнхаа ерөнхийлөн захирагч нар дээр ингээд нэгтгэгдээд явдаг байсан бол энэ удаа бид нар бүх аймагийнхаа нэгтгэхэд Дархуул аймаг дээр нэгтгэж авчирч байгаад ингээд нэгтгэл тайлан одоо танилцуулж байгаагаар бол онцлог байгаа. Тэгээд энэ хүрээндээ холбогдох зөвлөмж одоо шийдлүүдээ бас сая танилцуулсан. Ингээд бас байнгын орон дээр засгийн газарт холбогдох чиглэл өгөх юм тогтоол шийдэл гаргахаар сая яригдж ингэж дууслаа. Тийм учраас энийг бол би одоо зөв баха энэ холбогдох асуудлуудыг шийдэх нь зүйтэй баха гэсэн энэ юутай санал нэг байгаамаа. Тэгээд энэ аудитын шийдвэрийн хэрэгжилтийг хангах асуудлаар бол бид нар одоо онцгойлон анхаарч ажиллана. Ер нь тэгж ажиллаж байгаа. Цаашдаа ч гэсэн энэ асуудал дээр онцгойлон анхаарч ажиллана. Тэгээд таны сая ярьж дурдсан асуудлуудаар би тусгаалаа танд одоо явдсан мэдээллийг ингээд өгөөд явъя гэж бодож баярлалаа.